Судалгүй намуудыг татан болгох заалтыг улс төрийн намуудын тухай хуулийн тусах талаар санал гаргаад байсан ардчилсан намын мэдээллийн дагуу улсын хурал судалгүй намын төлөөлөлд хилэлцүүлэг өрнүүллээ. Хилэлцүүлгийн үр дүнд ардчлал хүний эрхийг улсандаа гишгэн үндсэн хуулиар олгосон эвлэлтэн нэгдэх эрхийг зөрчиж байгаа энэ үйлдэлээ зогсоож ард түмнээс уучлал гуйхах шаардлага хүргүүлсэн байна. Хэрв ажлын 14 хоногийн дотор хариуг ирүүлэхгүй бол дараагийн алхам шилжинэ гэдгээ мэдээллээ. Өнгөрсөн 7 хоногт туралцсан ардчилсан намын бүлгийн хуралдаанаар 2016 оны сонгуулиас хойш парламентод суудлаагүй улс төрийн намуудыг татан буулгах заалтыг улс төрийн намын тухай хуулийн зүйчлэл оруулах талаар яригдсан. Энэ тухайга улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлснээс хойш олон хүний эсэргүүцэлтэй тулгараад байна. Тиймээс энэ бол зөвхөн миний санал ардчилсан намын үзэл баримтал биш хэмээн хэдхэн хоногийн дараа манай телевизэд өгсөн ярилцлагатаа дурдж намаа цээжээр хамгаалсан юм. Гэрч тухай мэдээлэл нь олон хүний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаас болж ардчилсан намыг байр суурьнаас ухрахад хүргэж байна хэмээн үзэх хүмүүс цөөнг байсан юм. Уг нь ардчилсан нийгмийн хамгийн дэвшилтэй талуудын нэг бол иргэд үзэл бодлороо нэгдэн чөлөөтэй дуу хоолойгоо олон нийтэд илэрхийлэх байдаг. Гэтэл соц нийгмийн үед гадаа жагсан ардчлалыг авчирсан гэгдэг намын эрхмүүд өөрсдөө ардчлалаас ухарсан үйлдэл хийж байна хэмээн парламентд суудлагүй намын төлөөллүүд үзэж байгаа юм. За манай нам болон энэ бусад намууд бол санал нэгтэй байгаа. Энэ парламентд суудлагүй намуудыг татан буулгах санал гарах эрх бол ерөөсөө ардчилсан намд өөрт нь байхгүй. Энэ бол хууль зөрчиж байгаа асуудал үндсэн хууль, улс төрийн намуудын тухай хууль, хүний эрхийн түгээмэл дунхаглал, ардчлалын үнд зарчмуудыг зөрчиж байгаа. Цаашдаа нэг намын дарангуйлалтаа ийм улс болох санаархлын илэрл гэж үзэж байгаа. Тэгээд бол энэ парламентд суудлагүй намууд бол ерөөсөө татан буулгах ямар ч үндэс байхгүй. Харин тэр татан буулгахыг санаархж байгаа ямар нэг тийм том нам байгаа бол энэ том намууд бол хамгийн их өөрсдөө татан буулгах үндэстэй хуулийг бол асар их зөрчсөн ийм байдалтай байгаа. Хэрвээ манай энэ парламент суудлагүй намуудыг ардчлалын үнд зарчмуудыг зөрчөөд татан буулгана гэх юм бол бид нар харин энэ Монгол улсыг 90 оноос хойш сүрэл мөхлийн замд оруулсан тэр намуудыг татан буулгана гэсэн асуудлыг зөв ёсоор тавьж ард түмнээ дэмжүүлнэ. Гэхдээ яг бид чирэг үндсэн хууль зөрчиж болохгүй шүү дээ. Хууль тогтоох байгууллага хууль зөрчиж байх юм бол энэ чинь яаж хууль тогтоох юм? Нэгд. Тэгээ хоёрт энэ чинь ардсан нам ч гэсэн саяхан гудамжинд л явдаг байсан, гудамжинд жагсдаг байсан, гудамжинд трактор хүртэл Сүхбаатарын талбад авчирч байсан л нам шүү дээ. Тэгээ өнөөдөр өөрсдөө ардчлалаас ухарж байгаа бол тэрийгээ тэгээд олон нийтэд зардах хэрэгтэй. Одоо энэ ардчлалыг болио, олон намын системийг болио, нэг л намтай болио, ганцхан том намтай. Тэгээд энэ дарга нараа бүх насаар нь сонгодог болчихъя. Гэтэл ингээ аль биесээр зарлах хэрэгтэй. Бид нар тэгтээ өнөөдөр Монгол Улсын үндсэн хуулийн дагуу улс төрийн намууд нам байгуулж эвлэлт нэгдэх ийм эрхтэй гэдэг энэ зарчим дээр манай намууд сая санал нэгдэж саналаа гаргаад за юуны төрөнд мэдээлэл гаргая. Ерөнхийдөгч саналаа өргүүлье гэдэг дээр зарчмын хувьд санал нэгдэж тохирлоо. За ер нь бол энэ ардчилсан нам одоо энэ өнгөрсөн 12 оны сонгуулиас хойш хууль бас олон үйл ажиллагаанд явуулж шít. Ерөөсөө сонгуульд орохдоо л улс төрийн намын тухай хууль зөрчиж нэр дэвшигч болгоноос 40 сая төгрөг хандив авсан. Гэтэл улс төрийн намын тухай хуулийн дээр ийм их мөнгө авах зүйл заалт гэж байдаггүй. 2012 оны улсын хурлын сонгуулиар парламентд суудлаа ардчилсан намын гаргасан тухайн мэдээллийн дагуу санал бодлоо солилцохоор сонгуулийн ерөнхий орон дээр большевик төрийг бий болгож Монгол улсын үндсэн хуулийн зүйл заалтыг бүдүүлгээр зөрчсөн үйл боллоо хэмээн мэдгдсэн юм. Түүнээс гадна ардчилсан нам шаардлага хүргүүлж ажлын 14 хоногт хариу мэдэгдэхийг шаардсан байна. Энэхүү шаардлагад альва сонгуулийн үр дүнд улсын хурал суудлаагүй улс төрийн намуудыг татан буулгах санаачлаг гаргах эрх улс төрийн аль ч намд олгодоогүй талаар хатуу ойлгон энэхүү санаачлагаасаа татгалзах 1992 оны шинэ үндсэн хуулиар баталгаажуулсан ардчил хүний эрхийн зарчим, хэм хэмжээ, стандартыг өөрийн үйл ажиллагаанд чанд баримталж байх, хүний эрх ардчлалын хэмжээ, үндсэн зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн шийдвэр гаргасан алдаага өөрийн намын гишүүд болон Монгол улсын иргэдийн өмнө улс төрийн хариуцлагагүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч хүлцэл өгчих зэрэг багтсан байна. Хэрэв мэдэгдэх хийсэн шигээ эргүүлээд алдаагаа хүлээж чадахгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ мэдгдсэн юм. Ардчилсан намын зүгээс парламентд суудлагүй намуудыг татан буулгах талаар зүйл заалд оруулах гол шалтгаануудаа тайлбарлахдаа сонгуул ойртох тусам жижиг намууд идэвхжиж улс төрийн томоохон хүчнүүдээс мөнгө нэхэн хэрэг мөнгө өгвөл танаа намыг дэмжиж оролцох хэмээн шантажладаг гэх мэт зүйлүүдийг ярьж байсан. Харин энэ тал дээр парламентд суудлагүй намын төлөөллүүд дараах хариултыг өгч байна. Тийм ямар жижиг нам ямар тийм шантажны хэрэг хийсэн бэ?
За тийм хэрэг хийсэн бол одоо тэр хэргийг одоо тэгээд шантаажинд нь ороод одоо мөнгө төгрөгийг өгөөд ингээд явдсан юм арчилсан нам. Хэрвээ ямар нэг жижиг намтай нийлээд тийм одоо хэргийг үйлдэж одоо сонгуулийн болон улс төрийн намуудын хуулийг зөрчсөн бол өөрөө хариуцлага хүлээх ёстой. Энэ одоо баримтаа дэлгэж тавих ёстой. Ийм байгаа. Хэрвээ тэгээ шантажлуулаад мөнгө төгрөг өгöd байгаа бол өөрсдөө л хохин үсттэй. Энэ тэгэд мөнгө төгрөг өгөх гэсэн. Тэмлэх мөнгөтэй юм бол тэр бол худлаа ах уу. Ер нь өнөөдөр улс нийгмийн энэ болох бүтэхгүй юмэг жижиг намууд бий болгоогүй шүү дээ. Харин ч өөрсдөө энэ эрх барьж байгаа эрх гэдэг байгаа намууд л өнөөдрийн нийгмийн энэ болохгүй юмыг бий болгосон улс төрийн хүчнүүд өөрсдөө шүү дээ. Жижиг намууд яатсан. Жижиг намууд эднэрийн харин алдаж онж байгаа буруу зөрүү юмыг шүүмжид засварлаж засаж өгдөг нь л илүүдэд байгаа ах. Улс төрийн намууд сонгуульд орохдоо дангаараа орох уу? Бус намуудын нийлх хувилт нэгтгэх гэдэг тэр намын тухайд асуудал. Үнэхээр энэ саяын авилгын шин чадвартай зүйл байсан бол тэр үед нь ягаад тэр авилгатай тэмцэх газар өгөөгүй. Тэгээ ингээд энэ нэр хаяггүй ийм худлаа ийм нэг нь буруу одоо сурчлагаа тараад одоо болох хэрэгтэй шин. Үнэхээр л тийм байгаа бол энэ авилгатай асуудал шин. Дарчснаа одоо өөрөө тэгж санал тавьж исэн намууд байгаа бол одоо зарлах хэрэгтэй. Ингэж нийгэмд худлаа ийм сурчлагаа намуудын нэрийг гутаасан ийм үйл ажиллагаа ярьж болохгүй. Ямар ч тач улс төрийн намуудын энэхүү шаардлагын хариуг арчс нам хүлээж аваад хүлцэл өчгөө энэ чигээрээ гүрийхүү гэдэг нь 14 хоногийн дараа тодорхой болно. Бусд үед шуудаанд хийсэн үхрийн ивэр шиг тал тал тийшээ харан хөлөөж илж суудаг улс төрийн намууд арчс намын гаргасан энэхүү мэдээлэлээс олж нэгэн дээвэр дор цуглан шаардлага бичсэн үйл явдал боллоо. Харин арчс намын бүлгээс гаргасан иргэдийн эвлэлтэн нэгдэх хэрэгт талцсан гэх энэ хэрэг ойрын өдрүүдэд гол сэдв байх бололтой. НБС Эрдэнэ. Засгийн газрын хуралдаанаар нэмэг үртгийн албан татварын тухай